Өнөөдөр ашигт малтамлын тухай хуулиараа нөхөн сэргээлтийг олборлолт явуулж байгаа компани бүрэн хариуцаж хийхээр хуульчилсан. Гэтэл социализмын үед олборлолт явуулаад дууссан. Ашиглаж байсан компани нь дампуурсан. Эсвэл гар аргаар олборлогчд гээд эзэн нь тодорхойгүй эвдэгдсэн газар олон байна. Тиймээс уулуурхай нөхөн сэргээлтийн бие даасан хуультай болж одоо үйл ажиллагаа явуулж байгаа болон ирээдүйд ашиглах уурхайн эзэд нөхөн сэргээлтээ үе шаттайгаар хийдэг үүргийг хүлээлгэх ёстой болж байна. Манай улсын хувьд бол бичил уурхайн аргаар ашиглагдсан орхигдсон газрууд нэлээдгүй байгаа л да. Тэгээ тэрийг одоогийн хууль эрхцэн орчны зохицуулалтаар бол орон нутгийн түвшинд бичил уурхайн эрхлэгчтэй зохион байгуулалтанд оруулаад тэднийхээ хүч болцоог ашиглаад нөхөн сэргээлсэн практик бол байна. Бас бичил уурхай эрхлэх тухайд журам батлагдсан байгаа өнгөрсөн онд. Энэ журмын дагуу болохоор одоо бичил уурхай эрхлэгчид маань яаж ажиллах ёстой вэ гэдэг зохицуулалтанд нөхөн сэргээлтийн талаар бас орсон байна. Өөрөөр хэлбэл тэд бүртгэлтэй байх ёстой, хоорондоо зохион байгуулалттай байх ёстой, орон нутгасаа зөвшөөрөл авсан байх ёстой, ашигласан газраа эргээд нөхөн сэргээдэг байх ёстой гэсэн юм журам бол хэрэгжиж байгаа. Хэд хэдэн газруудад нэлээд хэдэн аймагуудад энэ одоо журмын дагуу нөхрөлийн зохион байгуулалтанд ороод ажиллаж байгаа бичил уурхай эрхлэгчид бол байгаа. Яг хөө энд бол солонгосын практикийг ярьж байна л да. Төр нөхөн сэргээлтийг нь хариуцдаг тийм ээ. Тодорхой хувь, ер нь дийлэх хувийг нь төр хариуцаад аж ахуйн нэгж бол тодорхой хэмжээний хувийг өөртөө хариуцаад ингээд нөхөн сэргээлт, байгаль орчны нөхөн сэргээлтийг бол хийд юм байна. Уулуурхайгаас эвдэрсэн газрыг. Манай улсын хувьд бол одоохондоо яг тийм нөхөн сэргээлтэнд зориулсан сан бүрдүүлээд түүнд зарцуулаад явж байгаа бол байхгүй шүү дээ тий. Яг явцын дунд бол бас тодорхой хэмжээнд төр хариуцах шаардлага бол гарч ирж байгаа нь бас ойлгомжтой. Одоогийн нөхцөл байдлаас харахад. Тэгээд манай энэ хууль тогтоогчид маань дээд талаар ямар одоо байр суурьтай байхаа саяхан хурд дээр оюун гишүүний ярьж байгаагаар нэг ашигт малтамлын роялтигаас 5% нөхөн сэргээлтийн сан татаад ингээд нөхөн сэргээлтийн одоо хөрөнгийг төрөөс гаргах хөрөнгийг бүрдүүлэх талаар соёлын төсөл явж байгаа юм байна. Тэгээ энэ ямар байдлаар шийдэгдэх юм. Ер нь иймэрхүү нэг зохицуулт бол төрөөс хийгдэх нь гарцаагүй байх л та. Хилийн чанд дахь байгалийн баялагын ашиглалт болон уулуурхайн хор хохирлын эсрэг зах зээлийг шинээр бий болгохын төлөө боловсон хүчний сүлжээг бий болгох зорилготой энэхүү чуулган уулуурхай хөгжиж байгаа улс бүрийн өмнө тулгардаг улс хөрсний бохирдол, дахин ашиглалт, газрын гадаргын доош суулт, ой модны нөхөн сэргээлт, уулуурхайг цаашид тогтвортой ашиглах талаар олон улсын эрдэмтэн мэргэжилтнүүд салбар хуралдаан хийж санал бодлоо солилцсон юм а. Энэхүү салбар хурлаануудын үеэр уулуурхай нөхөн сэргээлтийг зардал багтаа хэрхэн хийж болох тухай олборлолт хийгдсэн газруудаа дахин эрдэсжүүлж ашиглах боломж, бохирдсон усыг хэрхэн цэвэрлэх, хүчил ихтэй хаягдлыг химийн аргаар цэвэршүүлэх, хөрсөө хуулж халдваргүйжүүлэлт хийж дараа нь химийн аргаар цэвэрлээд эргээгээд эрүүл хөрсөөр хучиж нөхөн сэргээлт хийх тухай олон аргыг танилцуулсан юм а. Тэгээ эхний салбар хуралдаан нь болохоор усны талаар усыг яаж цэвэршүүлэх үү гэдэг талаар хуралдаан байгаа. Хоёрдугаарх нь болохоор юуны хөрсний талаарх те хөрсийг яаж цэвэршүүлэх үү байгалаар. Тэгээ гуравдугаарх нь болохоор уулуурхайг хэрхэн одоо тогтвортой цаашид явуулах вэ? Байгаль дээлтэйгээр хэрхэн явуулах вэ гэдэг талаар хуралдаж байгаа. Түрүүн оюун гишүүн илтгэлийг би маш сайн сонссон. Тэгээд оюун гишүүн өөрөө ягаад ч айгүй сайн мэдчихлээ. Одоо тэр нөө байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн асуудлыг олборлолт эхлэхээс нь ахуулаад хамтдаа ингээ явуулах хэрэгтэй гэж хэлжсэн. Тэгээд тэр бол маш зөв юм аа. Манай Солонгосын хувьд бол 1910 оноос яг уулуурхай олборлолт явагдаж эхэлсэн. Тэгсэн мөртлөө 1980 оноос яг байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажлыг бодитоор хийгдэж эхэлсэн юм байна л да. Тэгээд нэлийн ингээ хожуу тэр нөхөн сэргээлтийн ажил эхэлсэн учраас одоо түүнд зарцуулагдах зардал нь тэгээ дээрэс нь одоо нөгөө хийгдэх ажлын хугацаанд уртцдаг ч юм уу нэлээд тийм асуудал үүссэн. Тэгээ Монголын хувьд одоогоор яг олборлолт дөнгөж эхэлж байгаа цаг үе учраас одоо хожимдолгүй ингээд эхнээс нь байгаль орчныхаа асуудлыг цугтнаа аваад явах юм бол одоо маш гарах үр дүн өндөр тэгээд зардал арай бага орно гэж бодож байна. Тэгээд Монголын хувьд нөгөө нэг ус арай багтаа шүү дээ. Солонгосыг бодвол тийм учраас яг нэгэнт бохирдсан байгалыг бол дахиад одоо цэвэршүүлээд нөхөн сэргээ гэхэд бол ус багтаа учраас харьцангуй айгүй хэцүү төвөгтэй. Тийм болохоор эхнээс нь цуг аваад явах хэрэгтэй гэж. Солонгосын уулуурхай нөхөн сэргээлтийн агентлагаас 3 дахь удаага зохион байгуулж байгаа энэхүү олон улсын чуулганыг Сөүл хотын их сургууль хамтран зохион байгуулж байгаамаа. Манай улсын 2 оюутан Сөүлийн их сургуульд эрчим хүчний чиглэлээр магистрийн зэрэг хамгаалахаар суралцж байна.
Тэд энэ удаагийн чуулганд оролцож, өнөөгийн Монгол улсынхаа уул уурхай нөхцөл байдлыг сонсож, нөхөн сэргээлтийн талаар туршлага судаллаа. Яг манай Монгол улсад одоо сүүлийн 10 жилийн хугацаанд одоо уул уурхай хөгжил эрчимтэй хөгжиж байгаа. Тэгээ үүнийгээ дагаад одоо энэ зайлшгүй энэ уул уурхай нөхөн сэргээлтийн энэ арга хэмжээг одоо улсаас зохион байгуулалт авах цаг нь болсон байна гэж одоо харагдаж байна. Энэ улсын дээрээс энд тавьж байгаа илтгэлүүдээс харахад хамгийн одоо сонирхолтой нь Солонгосын өөрийнх нь одоо энэ нөхөн сэргээлт хийдэг энэ Америкогоос зохион хийдэг энэ аргачлалууд нь надад бас таалагдж байна. Ус цэвэршүүлэх одоо энэ хөрс уулалтыг одоо ерөн буцан байгалийн хэв шинжинд оруулах гэх мэт энэ одоо маш таалагдж байна. 1997 онд анх батлагдсан хууль ашигт мохломлын тухай хууль 2006 онд шинжилэн найруулагдсан байгаа. Тэгээд сүүлийн одоо 2008-2009 онд энэ уул уурхай төрөөс баримтлах одоо энэ бодлого нь бас шинээр бас олон зүйл орж байгаа нь бас өнөөдөр харагдлаа. Энэ дээр одоо энэ уул уурхай нөхөн сэргээлтэнд одоо тэр фондыг яаж үүсгэхгүй гэдэг бас тэр чиглэлийн илтгэлүүд нь илтгэлээс бас харагдлаа. Усаас авж байгаа арга хэмжээнүүд. Гэхдээ ерөнхийдөө 4000 орчим лиценз одоо олгогдсон гэж ярьж нийт одоо газар нутгийн одоо 30 гаруй хувь гэсэн тийм. Тэрэн дээрээс 2500 одоо ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт одоо эрчим хүчний дийлэнх станцуудыг хангаж байгаа гол уурхайнууд болохоор одоо Шивова болон Багнуурын уурхайнууд байна. Энэ уурхайнууд дээр сүүлийн үед одоо нэг эрчим хүчний үн тарифыг улсаас барьдаг байсан бодлогыг өөрчилж одоо сүүлийн 2 удаа эрчим хүчний тарифыг өөрчилж нэмсэн. Тэгээд нэгснийхээ хүрээнд одоо энэ эрчим хүчний компаниудыг одоо зах зээлийн хүндрэлтэй байдлаас гаргаж авч байгаа цаашаалтай тийм арга хэмжээнүүдээс авагдсан. Тийм учраас одоо цаашдаа одоо өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахад улсаас одоо шинээр цахилгаан станц барих тийм төслүүд одоо улсаа дэмжлэгтэйгээр одоо явж байна. Жишээлбэл одоо энэ ТЭС 5-ын төсөл байна. Мөн хувийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа энэ 5-7 цахилгаан станцын төсөл байна. Мөн энд одоо дуртад Завхан аймгийн Могонголын цахилгаан станц бүгд одоо нүүрсээр хангаж байгаа. Нийт одоо эрчим хүчний 98 гаруй хувь нь одоо нүүрсэн дээр суурилагдсан байдаг манай эрчим хүчний үйлдвэрлэлээ. Манай улсын хувьд бол усны эрчим хүч, салхины эрчим хүч, нарны эрчим хүч бол байгаа. Тэгээ өмнөд хэсгээр бол нарных болон салхины эрчим хүч бол зохиолсон. Хойд хэсгээр бол усны эрчим хүч зохиолсон байгаа. Тэгээ ер нь бол 52 биллион киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой усны эрчим хүчний хувьд. Салхины эрчим хүчний хувьд бол Дорногов, Сүхбаатар, Өмнөгов, Дундгов аймагуд бол 200-аас 500 мегаваттын салхины эрчим хүчийн парк бол байгуулж ашиглах боломж бол байна. Сүүлийн жилүүд бол оюутлогоо салхин парк дээр бол судалгаа хийгээд ер нь бол төсөл хэрэгжүүлэхээр бас судалгаа хийгээд явж байгаа. Мөн одоо салхит уулан дээр Төв аймгийн уртлын салхит уул гэж байгаа. Тэн дээр 50 мегаваттын салхин парк байгуулахаар Newcom компани судалгаа хийгээд хөрөнгө оруулалт хийгээд одоо барилгын ажил нь энэ оноос эхэлсэн байна. Энэ дээрээ сурж байхад ер нь яг эх орондоо авч хэрэгжүүлчихвэл энэ бол маш сайн хэрэгжих юм байна гэж бодож төлөвлөж байгаа юм байна. Хизээ эргээд явах уу? 2013 оны 2 сард буцсан. Тэгээ энэ орны туршлагыг ингээ харж байхад бол сүүлийн жилүүдэд бол маш их сэргээгт эрчим хүчний ашиглалтыг сайжруулж байгаа. Ер нь энэ орны хувьд бол газрын доорх баялаг гэж бол бага. Зөвхөн газрын доорх баялагийг бол бусад орноос импортлж оруулж ирж өөрсдийнхөө эрчим хүчний хэрэгцээг хангаж байгаа. Тэгээ ингээ харж байхад бол одоо салхины эрчим хүчийг нарны эрчим хүчийг ашиглах тийм төслүүдийг бол Монгол төлхөө ашиглал бас хэрэгтэй байгаа. Хилийн чанд дахь байгалийн баялагын ашиглал болон уул уурхайн хор хохирлын эсрэг зах зээлийг шинээр бий болгохын төлөө боловсон хүчний сүлжээг бий болгох зорилготой олон улсын чуулган 2 өдөр үргэлжилж сүүлийн өдрөө олон улсаас ирсэн зочдтой хүндэтгэлийн зоог барьлаа. Энэ зоогийн гол ширээний хүндэт зочноор улсын хурлын гишүүн оюун оролцсон юм.
Хүндэтгэлийн зоогийн үеэр Солонгосын үндэсний дуу хөгжмөө сонирхолж нөхөн сэргээлтийн жишг болсон Кангвон Лэндийн усан оргилуурын шоуг ч үзүүлсэн юм а. Харин чуулганы 2 дахь өдөр олон улсын төлөөлөгчид Солонгосын нөхөн сэргээлттэй газар дээр нь очиж танилцсан юм а. Битүү уулсаар хүрээлэгдсэн Солонгос улсад гүний уурхайн цооногоос гарсан их хэмжээний шороогоороо уул босгож битүү мод тариалсан. Хатуулагтаа усаа хэрхэн цэвэршүүлж гол мөрөндөө цутгаж байгааг дараагийн нэвтрүүлгээрээ танд дэлгэрэнгүй үзүүлэх болно.